дараагийн мэдээг танилцуулъя. Австрали улс захин орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр дэлхийд тэргүүлэх сайн туршлагыг нэвтрүүлж байгаа. За тэгвэл тус улсын зүгээс бас лавг гарагт энэхүү асуудал дээр дэвшилт гаргах зорилгоор нэгэн журмыг бас хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна. За Австралийн онлайн аюулгүй байдлын зохицуулагч байгууллага Roblox, Minecraft, Fortnite, Steam зэрэг томоохон онлайн платформудад хандаж хүүхдийг бэлгийн хүчирхийлэгч болон онлайн радикалчлаас хэрхэн хамгаалж байгаагаа тайлбарлахыг үүрэг болгосон байна. За захин аюулгүй байдлын комисс аюулгүй байдлын систем, ажилтнууд болон зохицуултын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байгаа юм байна. За хууль ёсны дагуу ил тод байдлаар мэдээллийг хангахыг компаниудад үүрэг болгосон гэж мэдэгдсэн. Мөн үүнийг дагаж мөрдөөгүй компаниудад торгуул ногдуулан за мөн иргэний хариуцлага хүлээж болзошгүй гэдгээ хэлсэн байна. Австралийн захин аюулгүй байдлын комиссар Жюли Эман Грант онлайн тоглоомууд нь залуучуудын нийгмийн харилцааны төв болсон. За Австралид гэхэд 8-аас 17 насны 10 хүүхэд тутмын 9 нь бол онлайн орчимд захин тоглоом тоглож байгаа гэдгийг хэлсэн байна. За гэмт хэрэгтнүүд тоглоомын платформуудыг ашиглан онлайн тоглоомын орчинд бол хүүхдүүдтэй харилцаа холбоо тогтоодог. Дараа нь хүүхдүүдийг хувийн мессежийн үйлчилгээнд бол шилжүүлж за улмаар бол тэднийг гэмт үйлдэлтэй уруу татдаг болохыг анхааруулсан байна. За Грантийн хэлснээр энэхүү гэмт хэрэгтнүүд болох насанд хүрэгчд нь хүүхдүүдийг тоглоомд оруулан за террорист болон хүчирхийлэл, экстремизмын өгүүлэмжийг тэдний тархинд төлөвшүүлэх, за тэднийг энэ үйл ажиллагаанд оруулах замаар онилж холбоо барих гэмт хэрэг за радикалчлал болон платформын гадуурх бусад хор хөнөөлийг хүүхдэд учруулдаг болохыг анхааруулж байгаа. За Австрали улсын хувьд өнгөрсөн жил 16-аас доош насны хүүхдүүдийг томоохон нийгмийн сүлжээний платформудад орохыг нь хоригдсон. За үүний дараа насанд хүрээгүй хүмүүст онлайн хор хөнөөрөл учруулахаас урьдчилан сэргээх арга хэмжээгээ эрчимжүүлж байгаа. За энэ хүрээнд бол энэхүү алхмыг хийж байгаа гэдгээ зарласан байна. За гэвч бол онлайн болон энэхүү захин аюулгүй байдлын хяналтын байгууллага нь 25-наас хойш 3 сарын дараа Австралийн хүүхдүүдийн нэлээд хэсэг нь 20 платформоор дамжуулан скрол хийсэн хэвээр байгаа гэдгийг анхааруулж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэхүү дүрм журм хууль тогтоомж нь бодит амьдралд хэрэгжихдээ зарим нэгэн бодлогын зөрүүтэй байдал за мөн бодлогын цорхойг үүсгэж байгаа учраас эдгээр цорхойтой байдлыг засаж залруулах за хүүхдүүдийг энэхүү хоригийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэх нөхцөлийг нь хангахаар ажиллаж байгаа юм байна. За харин хүүхдүүдийн хамгийн их тоглодог Roblox тоглоомын хувьд бол хүүхдийг бэлгийн үйлчлэгт ашиглахыг нь зогсоож чадаагүй гэсэн ийм шүүмжлүүдийг ирдэг. За ялангуяа Америкийн нэгдсэн улсад Roblox-тай холбоотой 140 гаруй шүүхийн нэхэмжлэл байдгийн байна. Мягмар гарагт Roblox нь Америкийн нэгдсэн улсын Алабама, Баруун Виржиниа мужуудад бас энэхүү платформтой холбоотой шүүх хурал болсон. За ингээд 23 сая ам долларын тохиролцоонд хохирогчтой хүрээд байгаа юм байна. За өнгөрсөн 7 хоногийн хувьд тус компани залуу хэрэглэгчдэд зориулсан аккаунтаа тохируулгын үйлчилгээг нэвтрүүлэх тухайга зарлж байгаа. За гисэн хэдиж Roblox-тай холбоотой маргаан мэтгэлцэн болвол улс орнуудад тасрахгүй байна. Австралийн зүгээс ч гэсэн онлайн аюулгүй байдлын зохицуулагч байгууллага Roblox, Minecraft, Fortnite, Steam зэрэг энэхүү томоохон платформуудын үйл ажиллагааг шалгаж мэдээллийн ил тод байдлыг нь ил болгохоор ажиллаж байна.